За сайн байцгаана уу? YouTube-ийн найзуудаа та нартай энэ орой амины хүргэе. Би бараг сүүлд 3 сарын өмнө бичлэг хийсэн. Тэрнээс хойш нэг ч удаа бичлэг хийгээгүй. Маш олон хүмүүс надаас яа бичлэг хийх байгаа юм бэ? Янз бүрийн басна уу гэх мэтчлэн амар олон комент бичсэн байсан. Тэгээд миний хувьд бол энэ зуны саруудад бол маш их ажилтай. Бараг би их цагаа ажил дээр өнгөрөөдөг байсан. Мөн эмнэлэгт ажиллаж байгаа болохоор өдөрт бараг 12 цагаар ажилладаг. Өглөө өөрөөр гараад орой ирээл бичлэг хийх завгүй шууд цантаадаг гэсэн. Эсэмэр сонсох шаардлагагүй бараг болсон гэж хэлж олно. Тэгээд амралтын өдрүүдээ аяллалаар явж заримдаа хэрэгслээ ерөөхдөө гэртээ амардаг болсон. Эмнэлгийн ажил гэдэг бол маш хүнд, маш урт цагаар ажиллах бол хүн болгоны хувьд одоо тийм амархан зүйл биш болохоор тэгэхээр их ядардаг. Гэхдээ энэ бол зөвхөн шалтгаан гэж бодож байна. Тэгээд ч гэсэн өнөөдрийн бичлэг болохоор ASMR биш, зүгээр л влог маягтай би бичлэг хийж үзье гэж бодоод тэгээд энүүгээрээ бас гоё апдейт хийгээд нэг YouTube channel-аас сэргээж аваад бичлэг юм бол гэж хэлье. Мөн дээрээс нь Монгол ASMR хийдэг хүмүүс маш олон болсон байлээ. Тэгээ би бас нэг бүрчлээ үзээгүй ч гэсэн орж сонирхсан. Тэгэхээр их таалагдсан. Бас зөндөө олон хүмүүс бас дахиад хийдэг болоосай гэж бодож байна. За энэ тэнгэр бүр амар гоё харагдаж байгаа болохоор би албаар энийг харуулахаар шийдээд жоохон дуу чимээтэй байгаа л та. Одоо цаг 21 цаг болж байна. За тэгэхэд ингээд манай хотод ийм гоё гэгээтэй байдаг. Ерөнхийдөө энд бол харанхуй болдгоо. Би шивэдэд амьдардаг. Тэгээд харанхуй болдгоо биш. Ерөнхийдөө зуны улиралд бол ер нь шөнө болдгоо. Шөнө болох хугацаа нь бол нэгээс 2 цаг шөнө үргэлжилдэг. Бусад үед нь бол гэгээтэй байдаг. Энэ нь бас нарны одоо ойрхонд байдгаас хамаарч юм байдаг гэж би сонссон. Тэгээ ерөөхдөө Монголд ч гэсэн зам бол гэгээ бараг тасардгүй шүү дээ. Нэг 10 мар хүртэл бол хөрхөн байж идэг шүү дээ. За энд бол ерөөхдөө 11 өнгөрөөгөл 12 хүрээл харанхуй болж эхлээл тэгэл нэг 4-гээл бараг хурц яагаад эхэлцдэг. Бараг л 3. Тэгээ өнөөдөр бол манай энд амар халуун өдөр байсан. Яг тэгэхээр манай энд хөвчлэн дандаа хүүтэн байдаг бороотой. Өнөөдөр болохоор бүр үнэхээр халуун 28 градус, 27 градусаас тэгээ хүмүүс бүх хүмүүс л гадаа тоглоал, зугаалал, махшараал цагийг хөвчлөлтэй өнгөрөөсөн баг. Би бол гэртээ амарсан. Яагаад гэвэл энэ 7 өдрийн 2 өдөр бол миний амралтын өдөр байдаг. Би маргааш ажилдаа тийм болохоор гэртээ амарч байна. За одоо юу хийх вэ гэхээр би маргааштай бэлдэж маш олон зүйлүүдийг хийнэ. За тэгээд хамт сонирхоод үзээрэй. За одоо манай хотод 21, 28 болсон байна. Тэгээд би 11-ээс өмнө унтах хэвээр. Яагаад гэвэл би өглөөрт 5 цагт метронд суудаг. Тийм болохоор эрт унтаад хэдэн цаг ч гэсэн амрах хэвээр байгаа. Тэгээд тэрнээс өмнө би гялс смутигээ хийгээд усанд ороод тэгээд өрөөгөө гялс цэвэрлчихэд амран. За одоо бүгдээ смутигээ гялс хий.
би бараг бүх юмнуудаа хийгээд дуусчлаа. Сая усанд орж агараад ирлээ. Тэгээд смутигээ хийцэн. Зүнхээ бэлтцэн. Одоо ороод сад унтахал үлдлээ. Цаг 22:10 болсон байна. Тэгээд миний бичлэгүүдийг үздэг бүх YouTube-ийн найзуудтай баярлалаа. Тэгээд би удахгүй гоё бичлэгүүдээр та нартай сюрприз барина. Тэгтээ жоохон зам муутай надаас хичээл орох байгаа болохоор хэрвээ яг иймэрхүү влогуудаас таалагдчихвэл та нар коммент дээр бичээрэй. Би маргааш ажлаа та нарт танилцуулж болно. Хэрвээ таалагдж байвал би энэ влог өргөжлүүлнэ. Хэрвээ ийсмэр бичлэгийн илүү дээр байх юм бол тэрийн коммент хэсэгтээ та нар өөрсдөө бичээрэй гэж хүсье. За тэгээд би юу ч ихсэн сайн байгаа шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.